За сайн байцгаана уу? Grace Media төлөвлөж байна. Өмнөх бичлэгээр бид нар ChatGPT-тэй бурхан байгаа юу үгүй юу гэдэг талаар мэдгэлцсэн. Харин энэ удаа бид нар ChatGPT-тэй Библи үнэн үү худлаа уу гэдэг талаар мэдгэлцэх болно. Мэдээж ChatGPT Библи байгаа гэдэг талаар батлана. Яагаад вэ гэх юм бол Библи байгаа гэдэг талаар хэрвээ би батлаад ChatGPT үгүйсгэх юм бол би алуулна шүү дээ. Гэхгүй тэ за тоглосон. Мэдээж ойлгомжтой юу гэлээд байгаа вэ гэх юм бол ChatGPT-гийн хэлхийг бүгдээрээ сонсох хүсэлтэй байгаа учраас нэгэсэндээ интернетэд энэ талын дата ямар хөө байгаа вэ гэдгийг ChatGPT хэрхэн генерate хийх вэ гэдгийг харах үднээс ChatGPT-гээр яг үндсэн агуулга гаргуулж байгаа шүү. Би болохоор сөрөг хүмүүс ер нь юу гэж боддог вэ гэдэг талаас нь үзэх болно. За тэгэхээр тодорхой хэлье. Би Библи худлаа гэдэг талаар ярих болно. Харин ChatGPT Библи бол үнэн гэдэг талаар ярих болно. За эхлэе. За хоёулаа мэдгэлцнэ. За би гоё ChatGPT-д нэг тийм гоё юу робот voice оруулъя гэж бодоод байна. Батлах гэж оролдоно. Оролдоно. Эхлэе. За юу гэх нэ. За ChatGPT-д гоё робот voice оруулна гэсэн байгаа. Тэгье сонирхолтой мэдгэлцэн байж болно. Гэхдээ нэг дүрм тохиръя. Би Библи найдвартай үнэн гэж үздэг талын хамгийн хүчтэй үндслүүдийг гаргана. Таны эсрэг хамгийн хүчтэй аргументуудыг гаргана. Бид бие биенийхээ байр суурийг шударгаар шүүн. Хөвхөн рүү биш, аргумент руу халдана. Аль талдаа нотлохооны чанарыг чухалчлана. Эхний үгийг танд өгье. Та яагаад Библи бол үндэслэлгүй худал гэж үзэж байгаагаа хамгийн хүчтэй аргументээр эхлүүлээрэй. Би таны аргумент бүрт түүх, археологи, логик, гар бичмлийн судалгаа, философи зэрэг боломжтой нотлохоонуудыг ашиглан хариулна. Таны хэлэх зүйл үнэхээр хүчтэй байвал би тэрийг нь хүчтэй гэдгийг нь хүлээн зөвшөөрнө. Сул байвал сул байгааг нь тайлбарлана. Эхэлцгээе. Таны аргумент юу вэ гинэ? За, Библи ер нь худлаа гэдгийг бид нар ер нь хамгийн түрүүнд юу гэж хэлдэг вүлээ? Библи бол шинжлэх ухааны үндэсгүй. Зөв. Библи шинжлэх ухаан Библийг пятнойлддог үстэй гэж бичиж. Библийг 5-нойлддог үстэй. За яах нь харъя. Generate хийж байна. За нэлээд юм бичээд байна. Уншнаа. Хэрв Библи үнэн гэж хамгаалж байгаа тал зогсож байгаа бол миний хариулт ийм байна. Шинжлэх ухаан Библийг 5-нойлддог гэдэг нь өөрөө нотлохоо биш, харин дүгнэлт юм. Эхлээд яг юуг шинжлэх ухаан үгүйсгэсэн бэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Шинжлэх ухаан ба Библи өөрөөр асуултанд хариулдаг. Шинжлэх ухаан яаж болсон бэ буюу how? Библи яагаад оршиж байна бэ буюу хэн бүтээсэн бэ? Амьдралын утга учир юу вэ буюу why? Жишээ нь физик, таталцлын хүчийг тайлбарлаж чадна. Гэхдээ яагаад ертөнц хуйлтай байдаг вэ гэдэг нь философи, метафизикийн асуулт. Хоёрдугаарт, Библи шинжлэх ухааны сурах бичиг гэж өөрийгөө хизээж танилцуулаагүй. Тиймээс түүнийг орчин үеийн физик, биологи, химийн сурах хүчгийн шалгуураар шүүх нь ангиллын алдаа байж болно. Шинжлэх ухаан бурхан байхгүй гэдгийг баталж чаддаггүй. Учир нь шинжлэх ухаан зөвлөх, ажиглах, хэмжих болон байгалийн үзэгдлийг судалдаг. Харин бурхан байдаг хэсэг нь философийн болон метафизикийн асуудал. Библи шинжлэх ухаантай зөрчилддөг мэт харагддаг хэсгүүд би үүнийг нуухгүй. Жишээ нь Эхлэл номын бүтээлүүдийн өдрийг шууд 24 цаг гэж ойлгох уу? Эсвэл бэлэгдээл гэж ойлгох уу? Гэдэг дээр Христ итгэгчид өөрсдөө хүртэл санал нийлдэггүй. Дэлхийн хэдэн настай вэ гэх мэт асуудал дээр ч өөрөөр тайлбарууд байдаг. Тиймээс зарим Христ итгэгчийн тайлбар буруу байсан гэдэг нь Библи бүхэлдээ худал гэсэн логик дүгнэлт биш. Одоо би чамаас сууя. Чи шинжлэх ухаан Библийг 5-нойлдсон гэж хэллээ. Тэгвэл яг аль нэг жишээг нэрлэж, хөвслийн онолоо, дэлхийн нас уу, их тэсрэлтөө, Noah's flood уу, эсвэл өөр зүйлүүд нэгийг нь сонгоод ярив. Тэр сэдвэр гүн мэтгэлцье. Энэ өөрөө гоё шипи өгöd шүү дээ. Хөвслийн онол гэж хэлдэг. Хөвслийн онол. Чи тэгэнгүүтээ хүн сармагчсан зүйлсэн гэж ярьдаг үстэй биш. Бүр баталсан бидтэй гэж хэл та. За яах нь харъя. Христэд итгэгчдийн дунд бүтээлийн 6 өдрийг яг 24 цаг гэж үздэг хүмүүс бий. Харин зарим нь тэдгэрийг урт эрен үе эсвэл бэлэгдэл гэж ойлгодог. Тиймээс ховслын онолыг зөвшөөрдөг. Христэд итгэгч эрдэмтэд ч байдаг. Ховслын онол батлагдсан хэсэг нь бурхан байдаг эсхийг дангаараа шийдэхгүй. Хэрэг бүх амьд биед ховслаар хөгжсөн байсан ч энэ үйл явцыг бурхан ашигласан байж болох уу гэсэн асуулт нээлттэй хэвээр үлдэнэ. Шинжлэх ухаан ийм асуултад тийм эсвэл үгүй гэж туршилтаар хариулж чаддаггүй. Библийн гол мэдэгдэл нь биологийн механизм биш, гол санаа нь бурхны дүрээр бүтээгдсэн ёс суртахууны хариуцлагатай орших уу гэсэн мэдэгдэл юм. Энэ нь бие махбод хэрхэн бий болсон гэсэн шинжлэх ухааны тайлбараас өөр төвчний асуудал байж болно. Гэхдээ би таны аргументыг шударгаар үнэлнэ. За зөв. Эхлэлийн бүх хэсгийг шинжлэх ухааны тайлбарт 6 өдрийг заавал 24 цаг бүх үйл явдлыг яг тэр хэлбэрээр болсон гэж үзвэл тэгвэл орчин үеийн биологи, генетикийн нотлохойтой зөрчилдөх асуудлууд гарч ирдэг. Энэ бол бодит мэтгэлцээний сэдв. Тэгэхээр миний байр сууриас хэлбэл
Хувьслын онол үнэн байсан ч тиймээс Библи худал гэсэн дүгнэлт логикийн хувьд автоматар гарахгүй. Учир нь энэ нь Библийг ямар тайлбарлах арга барилыг зөв гэж үзэж байгаагаас шалтгаална. Одоо би танд нэг асуулт тавья. Хэрэв маргааш бурхан үнэхээр оршдог нь батлагдлаа гэж бодъё. Тэгвэл тэр бурхан амьдралыг хувьслын үйл явцаар бий болгосон байх боломжийг та бүрэн үгүйсгэж байна уу? Эсвэл боломжтой гэж үзэх үү? Энэ асуултын хариулт бидний мэтгэлцээний дараагийн алхмыг тодорхойлоход туслана гэсэн байна. Яагаад үгчлэн ойлгож болохгүй гэж? Энэ бол үнэхээр гол асуулт. Би Библи үнэн гэж хамгаалж байгаа талын байр сууриас хариулъя. Таны аргумент хэрэв Библи Бурхны үг мөн бол яагаад үгчлэн ойлгож болохгүй гэж? Энэ бол хүчтэй асуулт. Гэхдээ миний хариулт нь бодит ном байна гэдэг нь бүх өгүүлбэр нь үгчлсэн утгатай гэсэн үг биш. Жишээ нь бид өдөр тутамдаа нар мандлаа, нар жаргалаа гэж ярьдаг. Гэтэл шинжлэх ухаанаар бол нар хөдөлдөггүй, дэлхий эргэдэг. Гэсэн чи энэ өгүүлбэр худал биш. Энэ бол хүмүүсийн хардаг өнцгөөс хэлсэн үнэн. Үүнтэй адил Библи дотор олон утга зохиолын төрөл байдаг. Түүх, хууль, яруу найраг, зүрц цөг, зөгнөл, захидал, бэлэгдэл, дүрслэл. Жишээ нь дуулал дээр уул салга ташна гэдгийг хинч үгчлэн ойлгодоггүй. Учир нь энэ бол яруу найраг. Эсвэл илчлэлт номонд 7 толгойтой араатан гардаг. Христэд итгэгчдийн дийлийнх нь үүнийг бэлэгдэл гэж ойлгодог. Учир нь тухайн ном өөрөө апокалиптик бэлэгдэлт зохиолын төрөлд хамаардаг. Харин таны хамгийн хүчтэй эсэргүүцэл энд гарч ирнэ. Тэгвэл Эхлэл ном яагаад бэлэгдэл болчтой? Та нарт эвгүй болохоор л бэлэгдэл гэдэг юм биш үү? Миний асуух асуултыг хэлээд өгчлээ шүү дээ. Ингээ асуусан бол болох юм шүү. Энэ бол үнэхээр сайн шүүмжлэл. Үүнд миний хариулт нь Библийг тайлбарлахдаа шинжлэх ухаантай зөрчилдөхөөр нь бэлэгдэл болгочдөг гэсэн зарчим хэрэгжилж болохгүй. Харин тухайн бичвэрийн төрөл, хэл найруулга, эртний уншигчид хэрхэн ойлгодог байсан зэргийг судалдаг. Тиймээс мэтгэлцээний дараах асуулт дээр төвлөрөх ёстой. Эхлэл номын эхний бүлгүүдийг анхны зохиогч болон анхны уншигчид яг түүхэн тэмдэглэл гэж ойлгож байсан уу? Эсвэл теологийн утгатай дүрслэл ихтэй бүтээл гэж ойлгож байсан уу? Энэ бол судлагдж ирсэн асуудал бөгөөд Христ итгэгчид эрдэмтдийн дунд хүртэл санал нэг биш байдаг. Тэгэхээр Библи нь үнэн гэж хамгаалж байгаач үгчлэн биш гэж хэлэхэд хялбар гэж маргахгүй. Одоо би танд нэг асуулт тавья. Эхлэл номын зохиолч үнэхээр дүрслэл, бэлэгдэл ашигласан хэл шинжилэл, түүхийн судалгаагаар хүчтэй дэмжигдвэл та Библи худал гэсэн дүгнэлтээ өөрчлөхөд бэлэн байх уу? Эсвэл таны хувьд Библи заавал шинжлэх ухааны сурах бичиг шиг үгчлэн байх ёстой гэж үзэж байна уу? Бас нэг хариулчих тань. Заавал ингээ асуулт асууж ийн гэдэгт нь тэрэнд нь хариулахгүй өөрөө асуугаад байвал бас тийм явах та. Мэдээж өөрчлөгдөж болно. За яг хуу энэ сэдвийг орхих чи. Тэгвэл эн чинь бас ингээл явах юм шиг байна. Ер нь ингээд одоо би ингээл асуугаал за тэгвэл яагаад өвчөж болохгүй гэдэг юм. Өвчөж болохгүй нь ийм шалтгаантай ийм тийм тэгвэл өвчөж болох юм шүү гэдэг юм. Бас байж болох ингээл яваад байна гэсэн үг. За тэгэхээр ерөнхий ойлголтыг нь бол манайхаа ойлгосон баг тийм үү? Библи ч одоо зөндөө олон жилийн өмнө бичигдсэн үстэй. Библи яаж өнөөдрийн бидэнд яг их хуваараа ирэх юм гээд асууж л та. За энэ бол Библийн найдвартай байдлын тухай хамгийн хүчтэй асуултуудын нэг. Хэрэв би Библи үнэн гэж хамгаалж байгаа бол ингэж хариулна. Таны аргумент 4000 жилийн өмнөх ном яг их хуваараа өнөөдөр ирэх боломжгүй. Эхлээд нэг зүйл дээр санал нийлнэ. Тийм ээ. Библийн зохиолчдын өөрсдийн гараар бичсэн хувь автограф өнөөдөр байхгүй. Их хувь буюу автограф өнөөдөр байхгүй. Их бичвэртэй. Үүнийг Христ итгэгчид эрдэмтэд ч хүлээн зөвшөөрдөг. За болж чинь эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг юм байна. Гэхдээ эндээс тэгэхээр Библи худал гэсэн дүгнэлт шууд гарахгүй. Яагаад? Миний нотлохоо. Бидэнд маш олон эртний хуулбар бий. Жишээ нь шинэ гэрээний грек хэл дээрх 5800 гаруй гар бичмэл, латин, сир, копт хэл зэрэг бусад хэлний олон мянган хуулбар, нийтдээ хэдэн 10 мянган эртний гар бичмэл байдаг. Ийм олон хуулбар байгаа учраас судлаачид хооронд нь харьцуулж их бичвэрийг маш өндөр наривчлалтай сэргээх боломжтой. Хуулбарлах явцад алдаа орсон уу? Тийм ээ, алдаа орсон. Жишээ нь үсэг алгассан, үсгийн дараалал, үгийн дараалал сольсон, зарим мөрийг давтсан. Гэхдээ текст судлаачид ийм ялгааг ихэнхдээ таньж чаддаг. Ихэнх нь сургаалын гол агуулгыг өөрчилдөггүй. Энэ асуудал зөвхөн Библиэд биш. Жишээ нь Хомер Илиад, эсвэл Жулиус Цезарийн бүтээлүүдийн их хувь байхгүй. Бид тэдгэрийг хуулбаруудаас сэргээдэг. Хэрв их хувь байхгүй тул худал гэдэг зарчим байвал эртний түүхийн маш олон их сурвалжийг мөн үгүйсгэх хэрэгтэй болно. За ямар ч гэсэн зөндөө олон хуулбар байгаа учраас баталгаатай л гэж бодоод их шиг байна те. Доторх түүх нь худлаа бол ямар нэмэр байх вэ те гэд явуулчаа. Энэ бол илүү хүчтэй аргумент. Зөв тий. За, Библи үнэн гэж хамгаалж байгаа бол ингэж хариулна. Таны хэлж байгаа нь Библи гардаг түүхүүд зүгээр л үлгэр байвал их хувь нь зөв дамжсан эсэх нь ямар ч ач холбогдолгүй тий. Энэ аргументтэй би хагас
хагасан санал нийлнэ гэж шүү. За болж байна. Хэрэг Библи үнэхээр зохиомл үлгэр бол сайн хуулбарлагдсан эсэх, бичвэр хадгалагдсан эсэх гэдэг нь үнэхээр гол асуудал биш болно. Гол асуудал нь энэ түүхүүд үнэхээр болсон уу гэдэг эсрэг нотлохоо. Библи доторх үйл явдал археологийн хувьд батлагдсан гэж би хэлэхгүй. Тийм биш. Гэхдээ Библи бүхэлдээ үлгэрсэн дүгнэлтийг баримтууд мөн адил дэмждэггүй. Жишээ нь Понтус Пилат бодит түүхэн хүн байсан гэдг нь бичээсээр батлагдсан. Давид хааныг дурдсан эртний чулуун бичээс олдсон. Иерусалим, Ерихо зэрэг олон хотууд бодитоор оршин байсан. Хезекия хааны хонгил зэрэг археологийн олдрууд Библиэд дурддагдсан хүмүүс газруудын заримыг дэмждэг. Эдгээр нь Библи бүхэлдээ үнэн гэдгийг батлахгүй. Гэхдээ энэ бол зүгээр нэг үлгэрийн ном гэсэн дүгнэлтийг суулруулдаг. Учир нь үлгэрүүд ихэвчлэн бодит хаад, бодит захирагчид, бодит газар зүйтэй ингэж холбогддгоо. Одоо би таныг шахах нэг асуулт асууя. Та Библи бол үлгэр гэж хэллээ. Тэгвэл та ямар шалгуураар ингэж дүгнж байна? Учир нь гайхамшиг гардаг болохоор уу? Археолог буруу гэдгийг баталсан болохоор уу? Эсвэл ер нь бурхан байдаггүй гэж урьдчилан үзээд тиймээс Библи бол худал гэж дүгнж байна уу? Энэ гурвын аль нь вэ? За өөр ямар сэдв Библи худлаа гэдгийг батлах. Есүс байгаагүй үстэй. Хүмүүсийг эдгээс энтергээд тэргээд хүн итгэмээргүй юм биччихсэн байдаг штт. Таны аргумент хоёр хэсэгтэй. Есүс байгаагүй. Хүмүүсийг эдгээсэн гэх гайхамшгүүд итгэмээргүй. Тусна авч үзье. Есүс байгаагүй. Энэ тал дээр би хамгийн хүчтэй эсэргүүцнэ. Өнөөдрийн түүх судлалын зарим үндсэн урсгалд Jesus огт байгаагүй гэдэг байр суурийг ихэнх мэрэгжлийн түүхчид дэмждэггүй. Учир нь зөвхөн Библи биш, Библиэс гаднах их сурвалжууд Есүсийг дурддаг. Жишээлбэл Таситус, Йосефус, Плини де Йонгер гэсэн түүхчид бичсэн байдаг. За окей. Ойлголоо. За дараагийнх нь. Хүмүүсийг эдгээсэн гэдэгт итгэхгүй. Энэ бол өөр асуудал. Энд би таныг буруутгахгүй. Учир нь хэрэг хүн гайхамшиг бол боломжгүй гэж үздэг бол Есүсийн гайхамшгүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь логикийн хувьд ойлгомжтой. Гэхдээ би ингэж хариулна. Та Есүсийн гайхамшигыг ямар үндслээр үгүйсгэж байна вэ? Учир нь шинжлэх ухаан өнөөдөр тайлбарлаж чадахгүй болохоор эсвэл гайхамшиг гэдэг зүйл зарчмын хувьд боломжгүй гэж үздэг болохоор энэ хоёр өөр байр суурь. Хэрв та гайхамшиг хизээж болдоггүй гэж хэлвэл энэ нь археологийн эсвэл түүхийн дүгнэлт биш. Харин философийн урдчилсан итгэл үнэмшил болно. Хэрв би Библийг хамгаалж байгаа талд хамгийн хүчтэй нэг өгүүлбэрээр хэлэх юм бол Есүсийн оршин байсан нь түүхийн асуудал. Харин түүний гайхамшигуд болсон эсэх нь түүхэн сурвалжийг хэрхэн үнэлэх мөн гайхамшиг боломжтой юу гэсэн философийн асуудалт юм. Тэгэхээр би танаас асууна. Есүс гэж хүн огт байгаагүй гэж үзэж байна уу? Тийм гэж хэлэх юм бол энэ яг баримт гаргаж ирэх гээд байгаа шүү. Энийг бол хэлэхгүй. Есүс байсан зүгээр л энгийн номлогч байсан. Дараа нь хүмүүс түүнийг домог болгосон гэж үзэж байна уу? Энийг бол асууж барьж өгч болж байна. Гэхдээ надад илүү гоё санаа байна. Библи бол зүгээр хүмүүсийн гараар бичигдсэн зохиол шүү дээ. Зүгээр уран зохиолын эсвэл үеэсэг ачуу. Эсвэл түүхийн түүр юм биш үү? Ангасууч. Ингүүд юу гэж хариулах нь. Энэ бол Библийн тухай хамгийн үндсэн бөгөөд хамгийн хүчтэй шүүмжлэлүүдийн нэг. Хэрэг би Библи үнэн гэж хамгаалж байгаа бол ингэж хариулна. Таны хэлж байгаа Библи бол хүмүүсийн гараар бичсэн ном. Тэгэхээр эн чинь ердөө уран зохиолын эсвэл түүхийн түүвэр гэх юм бол энэ хэсэгтээ би 100% санал нийлнэ. Тийм ээ, Библийг хүмүүс бичсэн. Христийн шашин өөрөө ч үүнийг үгүйсгдэггүй. Библийн номуудыг хончин, хаан, эмч, татвар ураагч, иш үзүүлэгч, элч нар зэрэг хүмүүс бичсэн. Харин бидний санаа зөрөх хэсэг нь хүмүүс бичсэн учраас зөвхөн хүний зохиол. Жишээ нь хэрэг би танд захиа бичүүлвэл үгийг нь таны гар, миний гар бичнэ. Гэхдээ санаа нь таны хэлсэн байж болно. Хэрэг та надаар захиа бичүүлвэл гэх юм биш тийм монгол хэл муутай юм бэ. Тэгэхгүй тийм. Христ итгэгчдийн ойлголтоор Библич ийм хүний зохиогчтой. Гэхдээ бурхны удирдамжаар бичигдсэн гэж үздэг. Хүн зохиосон. Гэхдээ бурхан удирдсан гэж үздэг юм байна. Одоо би таныг мэтгэлцээний хувьд шахъя. Та хүмүүс бичсэн гэж хэллээ. Би тийм гэж хариуллаа. Харин дараагийн алхамд та яагаад хүмүүс бичсэн гэдэг нь бурхнаас байж бодохгүй гэсэн дүгнэлтэд хүрэгдгийг нотлох хэрэгтэй болно. Учир нь логикийн хувьд хүмүүс бичсэн. Тиймээс бурхан ямар ч оролцоогүй гэсэн дүгнэлт автоматар гарахгүй. Тиймээс мэтгэлцээ философийн асуудал руу шилжинэ. Харин шудраг байхын тулд би бас нэг сул талаа хэлнэ. Хэрв хэн нэгэн Библи бол бурхны онгодоор бичигдсэн гэж хэлж байгаа бол энэ мэдээллийг археолог эсвэл лабораторийн туршилтаар батлах боломжгүй. Энэ бол түүхэн баримт, текстийн судалгаа, философийн үндэслэл, хувь хүний шашны итгэл зэрэг олон хүчин зүйл дээр тулгуурладаг. Библи бол бурхны үг гэдэг нь зөвхөн археологийн олдвороор батлагддагч биш.
нэг олдураар няцаагддаг ч биш. Энэ мэтгэлцээнд таны тавьсан асуултууд Exodus, Египтийг сурулж Давидын хаан тулсан. Энэ яг өөр тийш нь явуулах гэдэг шүү. Энэ дээрээ жоохон бат зогсноо. Хүмүүс бичсэн те. Хүмүүсийн бичсэн юмнуудыг хооронд нь нийлүүлж утга өгөх нь хэр ёс зүйтэй вэ? Өөрсдөө л утга өгөөд шал давцалдаагүй зүйлийг яриад байдаг юм биш шүү. Ингээд асууч. Энэ бол сайн шүүмжлэлээ. Таны аргумент 66 өөр номыг нийлүүлээд нэг л том утгатай мэд тайлбарлах нь хүмүүсийн дараа нь хийсэн зохиомжтой тайлбар биш үү? Энэ бол Библи судлалын бодит асуулт. Миний хариулт үнэхээр эрсдэл байдаг. Би үүнийг зөвшөөрнө. Хэрв хүн нэг ишлэлийг тасдаж аваад өөр нэг номыг ишлэлтэй нь хүчээр холбол энэ бол муу тайлбар exegesis болно. Жишээ нь хүмүүс Библиэс ганц мөр аваад өөрийн үзэл бодлыг батлах гэж ашигладаг. Энэ бол бодит асуудал гэсэн үг байна. Гэхдээ бүх холболт хүчээр хийсэн гэсэн үг биш. Жишээ нь шинэ гэрээний зохиогчид өөрсдөө хуучин гэрээг байнгын татдаг. Жишээ нь Паул the Apostle, Матthew, Питер нар хуучин гэрээний хэсгүүдийг тайлбарлаж Есүстэй холбдог. Өөрөөр хэлбэл ном хоорондын холбоо гэдэг санааг хожим үеийн хүмүүс анх зохиогоогүй. Харин Библи доторх зохиогчид өөрсдөө хэрэгэлсэн. Харин хамгийн хүчтэй эсэргүүцэл нь энэ. Та ингэж хэлж болно. Тэр хүмүүс өөрсдөө л тэгж тайлбарлсан. Тэр нь үнэн гэсэн үг биш. Энэ бол маш хүчтэй хариулт. Үүнд би тийм ээ. Эндээс цааш түүхэн болон теологийн маргаан эхэлнэ гэж хэлнэ. Миний танд тавих асуулт. Та юуг шүмжилж байна вэ? 66 ном хоорондоо ерөөсөө авцалдаагүй гэж үү? Эсвэл Христ итгэгчид дараа нь хүчээр хооронд нь утга өгсөн гэж үү? За тэгвэл 66 ном авцалдаагүй бидтэй. За 66 ном хоорондоо авцалдаагүй гэж хэллээ. Би хамгийн дөрөнд яг аль хэсэг нь гэж асууна. Учир нь авцалдаагүй гэдэг нь олон утгатай. Үйл явдал зөрсөн үү, тоо зөрсөн үү, зан чанар зөрсөн үү, авралын тухай сургаал зөрсөн үү? Нэг асуулт асуунгууд та яг тэгж асуух гэсэн үү гэд цаашаа яваад идэг шиг те. Жоох юу яагаад шүү. За ингэж байна. Миний хамгаалах байр суурь шууд энийг уншиж дөө. Библи 66 номтой ойролцоогоор 1500 жилийн хугацаанд бичигдсэн 40 орчим өөр зохиогчтой 3 твд бичигдсэн. Еврей, арамей, грек хэлээр бичигдсэн. Хэрв энэ үнэхээр хүмүүсийн санамсаргүй цуглуулга байсан бол асар их хэмжээний зөрчил байх ёстой гэж би хүлээх байсан. Гэтэл миний хувьд хамгийн сонирхолтой нь нэг бурхан хүн төрлөختөнд нүгэлд унсан, бурхан үнтэй гэрээ байгуулдаг, аврал хэрэгтэй. Эцэст нь Месаягаар дамжуулан аврал ирнэ гэсэн үндсэн шугам нь эхнээсээ төгсгөл хүртэл үргэлжилдэг. Тиймээс би авцалдахгүй гэсэнтэй санал нийлэхгүй. Харин таны талын оноо Библиэд хүчтэй зөрчлүүд байдаг. Есүсийн угийн бичиг 2 өөр байдаг. Зарим үйл явдлын дараалал өөр байдаг. Зарим хаадын тоо маргаантай байдаг. Энэ чинь их амар хүчтэй юм биш л вэ штэ. Номод авцалдаггүй гэж 40 өөр хүн бичсэн юм бол 40 хүний санаа шингэн үсттэй. 40 өөр хүн бичсэн бол 40 өөр хүний санаа шингэн үсттэй. За энэ бол үнэхээр хүчтэй логикийн асуулт. 40 өөр хүн бичсэн юм бол эхлээд би эхний хэсгийг зөвшөөрнө. Тийм ээ, Библиэд зохиогч бүр өөрийн хэв маягтай, ялгаатай. Жишээ нь Paul the Apostle маш логик, философийн өнгөстэй бичдэг. Luke the Evangelist эмч хүний хувьд илүү нарийн ажиглалттай бичдэг. David яруу найрагч хэлээр бичдэг. Харин миний эсэргүүцэл нь хэрв хүний хэв маяг орсон байна гэдэг нь бурхан оролцоогүй гэсэн үг биш. Христийн шашны ойлголтоор бурхан хүмүүсийг робот болгож бичүүлээгүй. Харин тэдний хэл, зан чанар, нөхцөл байдлыг ашиглан захиасаа дамжуулсан гэж үздэг. Жишээ нь нэг хөгжмийн зохиолч төгөлдөр ур, хэл, лимб гурваар ижил аялгауг тоглуулж болно. Дууралт нь өөр боловч хөгжмийн санаа нь нэг байж болно. Хөгжмийн нот нь нэг байж болно, тэ. Тэгвэл таны хамгийн хүчтэй хариулт юу вэ? Энд чинь зүгээр Христ итгэгчдийн л тайлбар. Үүнийг яаж батлах вэ гэхээр яг хуучин маргаанаа дахиад явуулчихна гэсэн үг. Үүнийг шинжлэх ухааны туршилтаар батлах боломжгүй. Энд нэг юм байна. Яагаад бурхан өөрөө ганц ном бичиж өгөөгүй юм бэ? Яагаад заавал олон хүний гараар олон зуун жилийн турш бичүүлсэн юм бэ? Гэхдээ яагаад вэ энэ ч? За энийг асууч. Энэ бол миний бодлоор Библийг хамгаалж буй талын хамгийн хэцүү асуултуудын нэг. Би үүнээс бултахгүй. Хэрэг би Библи үнэн гэж хамгаалж байгаа бол ингэж хариулна. Яагаад бурхан өөрөө ганц ном бичиж өгөөгүй юм бэ? Эхлээд үнэнээ хэлье. Библи энэ асуултанд шууд хариулдаггүй. Тиймээс ямар ч Христ итгэгч бурхан ингэж хийсэн энэ нь яг шалтгаантай гэж 100% баталж хэлж чадахгүй. Гэхдээ Христийн теологид дараах тайлбарууд байдаг. Бурхан номоор бус хүмүүсээр дамжиж ажилдаг. Библи бурхан ихэвчлэн иш үзүүлэгчээр, хаадаар, элч нараар, эцэст нь Есүсээр дамжин өөрийгөө илчилдэг. Өөрөөр хэлбэл Христийн шашны ойлголтоор Бурхны гол илчилэл нь ном биш, харин Есүс өөрөө.
Олон зуун жилийн түүхийг нэг дор бичих боломжгүй. Хоёрдугаар аргумент нь тийм байна те. Олон зуун жилийн түүхийг нэг дор бичих боломжгүй. Хэрэв Бурхан манай эртний 1400 онд нэг ном бичээд өгсөн бол дараа нь болох үйл явдлууд Израилийн хаан тулс, цөллөг, Есүсийн амьдрал гэх мэт тэр түүхүүд бий болоогүй байсан. Христийн шашны тайлбараар бол Бурхан хүмүүсийн түүхэн үйл явдлын дунд айжмаар өөрийгөө илчилсэн гэж үздэг. Хэрэг би мэтгэлцээнд шудраг байх ёстой бол таны асуулт бүрэн шийдэгдээгүй хэвээр үлдэнэ. Та ингэж хариулж болно. Хэрэг Бурхан бүхнийг чаддгийн бол тэгвэл бүх зүйлийг нэг дор бичиж өгч болох байсан. Энэ бол хүчтэй эсэргүүцэл. За гэхдээ энийг одоо ингээд төсөөлөд тэгчгүй яасан гэдэг айл ирэх хүүхчиг асуугаад явах хэрэгтэй тий. За тэгвэл Библийг худлаа гэх өөр юу байж болох вэ? Шинжлэх ухаантай нийцдэг үү гэхээр шинжлэх ухаан бол өөр хэрхэн гэдэг асуултанд хариулдаг гэж яваад байна. Археолог гэхээр бас байна тий. Ер нь бусад номуудтай харьцуулахад, бусад түүхэн номуудтай харьцуулахад Библи бол бидний хажууд хамаагүй сул баримт гэж тооцогдсон үстэй. Яагаад хүмүүс тэгтлээ өмөрөөд байдаг байна. Библи бусад түүхэн номуудаас хамаагүй сул баримт мөн үү? Үүнийг нэг үгээр тийм эсвэл үгүй гэж хэлэх боломжгүй. Ямар асуудлыг ярьж байгаагаас шалтгаална. За юм илүү дутуу сул үг яах вэ? GPT минь аа. Гар бичмэлийн хувьд Библи ялангуяа шинэ гэрээ бол эртний дэлхийн хамгийн сайн хадгалагдсан бичвэрүүдийн нэг. Энэ тал дээр сул биш, харин маш хүчтэй. Түүхэн үйл явдлыг батлах археологийн хувьд зарим үйл явдал сайн батлагдсан, зарим нь огт батлагдаагүй, зарим нь маргаантай. Гайхамшигын тухай мэдгдлүүдийн хувьд эдгээрийг түүхийн эсвэл археологийн аргаар шууд батлах боломж хязгаарлагдмал. Тэгэхээр Библи бүх талаараа сул гэж хэлэх нь хэд ерөнхий болно. Тэгвэл яагаад хүмүүс тэгтлээ өмөрдөг вэ? Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгüүрт нь шашны итгэл. Олон Христ итгэгчдийн хувьд Библи бол зөвхөн түүхийн ном биш, харин Бурхны илчлэл. Тиймээс тэдний хувьд энэ нь зөвхөн академик маргаан биш, амьдралын үндэс болдог. Хоёрдугаарт нь түүхэн үндэслэл хангалттай гэж үздэг. Зарим судлаачид Библиэд түүхэн үндэслэл хангалттай бий гэж үзээд түүнийг хамгаалдаг. Гуравдугаарт нь хувийн туршлага. Олон итгэгч миний амьдрал өөрчлөгдсөн гэдэг хувийн туршлагаа Библийн үнэнтэй холбодог. Энэ нь шинжлэх ухааны нотлохоо биш ч тухайн хүний хувьд хүчтэй үндэслэл байдаг. Дөрөвдүгээрт нь соёл уламжлал. Зарим хүн гэр бүл, нийгэм соёлын нөлөөгөөр Библийг хамгаалдаг. Яг гол Бурхны талаар жижиг сажиг биш. Түүхэн гол үйл явдлуудын талаар тийм маргаан байдаггүй юм уу гэд нэг асууж үзье да. Дандаа л нэг жижигхэн тоомо Exodus гэсэн рүүгээ чирж оруулаад байгаа юм. Тийм байдаг. Үнэн дээр Библи судлалын хамгийн том маргаанууд нь жижиг зүйл биш. Гол түүхэн үйл явдлуудын тухай байдаг. Exodus, Давид, Кананы булан эзлэл, Есүсийн амьлал. Есүс түүхэн байсан гэдэг дээр олон түүхт санал нийлдэг. Харин амьлсан уу гэдг нь хамгийн том маргааны нэг гинэ. Бичлэг маань нэлээд урт болчлоо. За тэгэхээр энийг энд хүрээд дуусгая. Библи үнэн үү гэдэг дээр ChatGPT ямар ч үсэн ийм байр суурьтай байгаа юм байна. Тэгээ GPT-гийн data generate-ийг та бүхэндээ сонирдууллаа. Энэ нь одоо туйлын үнэн гэсэн үг биш. Яагаад вэ гэх юм бол интернет дээр байгаа датануудыг generate хийгээд харуулж байгаа. Энэ нь одоо open data буюу ихэвчлэн нээлттэй. Хүн болгон та ч гэсэн Google-ээс хайх боломжтой тэр датаг ашиглаад боловсруулад хүн шиг ярьж байгаа тийм л хэлбэр гэсэн үг. Тэгэхээр GPT бас тэрэн дээр нэг жоохон хачир нэмдэг байж магадгүй, зарим юм дээр бас ам дагуулж хэлэх гэдэг талтай. Тэгэхээр мэдээж олон талыг сурвалж биднэрт хэрэгтэй. Ерөнхийдөө бидний орчин үеийн яг одоо хамгийн гол хайлтын систем болж байгаа GPT бол Библийн талаар нэг иймэрхүү байр суурьтай. Хэрвээ хамгаалъя гэх юм бол ийм байр суурьтай байж болж байна. Эсэргүүцье гэх юм бол бас дахиад юм иймэрхүү байр суурь байж болох юм. Эсэргүүцсэн талд нь би нэг баримт хэлэх юм бол энэ баримтаа хаанаас авсан бэ гэсэн маргаан үүсэх учраас яах нь вэ? GPT ямар ч үсэн хамгаалах тал дээр ийм байр суурьтай гэдгийг та бүхэндээ толилуул. За тэгээд Библи үнэн үү үгүй юу гэдгийг та бүхэн дараа нь өөрсдөө сайн судлаад үзээрэй. Дараагийн бичлэгээр харин мэтгэлцэх сэдв бүгдээр олсон. Есүс Христ амьсан уу гэдгийг ChatGPT-тэй мэтгэлцэж нэг үзье. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Саба мартва манаха. Саба.